үйлдвэр үйлчлэгээний байгууллагууд бас эрсдэлд орж болохгүй. Аливаа өгч байгаа мэдээлэл бас аль болох бодиттой үнэн хаана хин энийгээ хохироохгүй байх. Ажлын байр олон байгаа тэнд гадаад дотоодын ч хөрөнгө оруулалтууд хийгдсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа явуулж байгаа асар их хөрөнгө мөнгө зарцуулсан зүйлүүд нь ч байгаа. Гэхдээ хүнд одоо хор охил өчүүлэх зүйлүүдтэй бид нар эвлэрэх ямар ч тийм боломжгүй. Тийм учраас ийм нөхцөл байдал үүсгэсэн аж ахуйн нэгж иргэнтэй бол хатуу хариуцлагатай хуулийн дагуу асуудал яригдана. А нөгөө талдаа бас үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд эрсдэж болохгүй. Тийм учраас Банз ресторанч бай, дэлгүүр оршооч бай, хаанаас хинээс ямар одоо түүхийд махан бүтээгдэхүүний авдгийг гэдгээ бас илүү нээлттэй хэрэглэгчдэд мэдээлдэг байх зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Тийм учраас иргэдээ бас илүү одоо оролцоотой байгаа ч гэдэг нь тэр юм. Аж ахуйн нэгжүүдэд хаанаас хүнсний бүтээгдэхүүнүүдэд түүхийдүүдэд авдгийг гэдгээ ил тод нээлттэй зарлжуул эргээд урт хугацаанд хийхэндээ хохирлгүй тогтвортой үйл ажиллагаа явуул боломж нь бүрдэнэ. Эргэлзээ байхгүйгээр иргэд ч бас юу хэрэгжилж байгаадаа эргэлзээ байхгүй бол. Тийм учраас нээлттэй зарлаад байгаа нь энэ. Тэгэхгүй бид өнгөрсөн зөвхөн одоо ингээд нэг тийм өөгчөс булчиргаач биш яваад ивэл энэ асуудал дахиад цаашаа үргэлжилсээр байгаад байх учраас ажлын хэсэг цаашдаа энэ асуудал дээр цогц арга хэмжээ авч ажиллах. Аюулгүй байдал, технологийн дамжлага, стандарт, мэргэжлийн хяналтын асуудал гэдэг. За хариуцлагатай холбоотой асуудал цаашаа дахиад яригдана. Хариуцсан шат чатны байгуул зөвхөн одоо удирдлагатай холбоотой асуудлын дээр гэдэг биш. Шат чатанд одоо жишээ нь одоо нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дүүргийн мэргэжлийн хяналтын газар, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын одоо хүнсний аюулгүй байдал хариуцсан газарч байдаг юм уу гэдэг шат чатандаа энэ салбараа хариуцсан газруудын үүрэг хариуцлага өшөө илүү сайжрах ёстой. Тийм учраас зохион байгуулалттай холбоотой мэргэжлийн байх ёстой асуудлууд дээр онцгой анхаарал хандуулж ажиллаж байгаа. Энэ дээр нэг хүн солих тухай асуудал гэхээсээ илүү тогтолцоогоо яаж сайжруулах вэ? Тэрийг дагсан бүтцээ яаж зөв болгох вэ? Бүтцээ хариуцсан мэргэжлийн хүмүүс нь яаж одоо хариуцлагатай ажиллах вэ? Ямар нэгэн хувийн сонирхол, ашиг сонирхол байхгүй байх талаас нь ямар хяналт тавих вэ гэдэг цогц асуудлууд энд одоо байнга яригдах ёстой.